Улаанбаатар хотын гэр ороолыг орон сууцчлуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирсэн гэдэг хувийн хвшилттэй хамтраад энэ ерөөс огт амжилттай хэрэгжээгүй. 2013 онд Сонгон найрхан дүүргийн 5-6 дугаар хороонд айлуудын газар чөлөөлсөн. Яг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө элбэгдэрж ерөнхийлөгч Батүл дарга хоёр туу цаачлаад би тухайн үед Сонгон найрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллажсэн. Сая болтол айлууд нь байранд ороогүй ихэнх нь үхэж үрэгдээд би тэр айлуудад ноосхийн мэдлийн орон сууцыг буцааж олгосон шүү дээ. 10 хэдэн жил айлуудын газрыг зөвхөн нэг сонгуулийн сурчлагын шоу болгож трактортой очиж түрж тэгшилчээд нөгөө айлууд нь 10 хэдэн жил одоо айлын хашаанаас айлын хашаа карма өрөөноос карма өрөө дамжиж явсан. Сонгон найрхан дүүргийн 10 дугаар хороонд арь ширний ажилчдын орон сууцыг буулгасан Назуу констракшн барина гэд огт барилга бариагүй. Одоо энэ асуудал яах вэ гэдэг байдалтай байж байна. За энэ байдлаар би ингээд дурдвал энэ гэр хорооллыг орон сууцчлуулах нэртэй сүртэй нэртэй огт хэрэгжээгүй хөтөлбөрийг хэдүүлээ амжилттай хэрэгжсэн гэж огт хэдүүлээ юм хийсвэр зүйл ярьж болохгүй. Би өнөөдөр бацаг төлөөлөгчөө би ер нь бусад одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай би ямар нэгэн байдлаар мэтгэхгүй би зүгээр өнөөдрийнхөө асуудлыг ойлгуулахыг хичээж өнөөдрийн хуралд оролцъё гэж өглөөнөөс хойш өөрийгөө бэлдэж орж ирсэн. Яг тэгвэл энэ Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцчлуулахад бид нар өнгөрсөн хугацаанд гарсан бүх алдаануудыг бид нар эргэж харж дүгнсний эцэст Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцчлуулах авто замын төвжирлийг бууруулах анхдагч хуулийн төслийг их хурлаар батлуулсан. Энэ тохиолдолд бид нар эхлээд нийслэл энэ замраагүй одоо төлөвлөлтгүй байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх нэртэй энэ бүх төслүүдийг эргэж төр өөрөө оролцож цэгцэлж өгөө. Инхийн тулд Сүхбаатар дүүргийн Чингэлтэй дүүргийн энэ нутаг дэвсгэрийг дамалсан 158 га газар дээр 12 мянган айлын орон сууцыг нийслэл өөрөө бариад хажуудлын сэлб голын усны урсын тохируулгын хиймэл нуурын төслийг хамтд нь хийгээд тэр хавийн таван буудал Чингэлтэй хайлааст дарихийн баруун талын энэ айлуудын 1000 га газрыг орон сууцаар солиё. Своп солилцооё. Ингээд 1000 га газрыг бид нар эргээд төлөвлөлтийг нэгээд дид үтсийн тацаад таны хэлж байгаа нөгөө барилгын компаниудад бид нар дуудлага худалдаагаар худалдан борлуулъя л гэж. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын төвөөс 1.5-аас 3 км радиус дотор байгаа 1000 га газрыг бид нар аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын компаниудад худалдан борлуулж энэ босгосон 2.3 тэрбум их найд төгрөгийг эргүүлж 5 жилийн хугацаанд эргэж олно гэдэг л ийм агуулгатай төсөл. Хоёрдугаарт бид нар гүйцэтгэлээрээ энэ орон сууцны санхүүжилтийн мөнгийг босгох болохоос биш шууд нэг дор энэ 2.3 их найд төгрөгийг шууд гадаад одоо бонд байдлаар босгохгүй. Ягаад гэвэл бид нар эргээд нөгөө 2013 оны Чингис хаан бондны бидэрт гашуун туршлага байгаа учраас батлагдсан зураг төсөв техник эдийн засгийн үндэслэлийн дагуу чөлөөлөгдсөн газар дээрээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсныхаа дараа прайвет болон нээлттэй байдлаар энэ бондыг 3 үе шаттай босгохоор ингээд төлөвлөж байгаа гэдгийг танд товчхон хэлье. Би хугацааг хэлжлээ. Эргэн төлөх нөхцөл нь нэг газрыг одоо бид нар хамгийн багадаа нэг одоо 1 тэрбум төгрөгөөр зарах байлгүй ийм хотын төвийн ойрхон барьцлыг бид нар тэгээ 1000 га газрыг л одоо чөлөөлж авнаа л гэсэн төлөвлөгөөтэй. Ингэжээж Улаанбаатар хотын хойтлын гэр хорооллын одоо голомттой бүс одоо шийдэгдэнэ. За энийг ингээд төрд бид хувийн секторт бид нар газрын цэгцлээ чөлөөлж өгч байгаа. Хоёрдугаар дэд үтс татж өгч байгаа. Төлөвлөлтийг нээж өгч байгаа. Энэ нөгөө бидний батлуулсан хуулийн онцлог. Одоо бид нар энэ гэр хорооллыг дахин төлөвлөлтийн гол том алдаануудыг харж байгаа тийм одоо энэ натур худалдааны төв орчин бол урагшаага гарах шулуун зам байхгүй шүү дээ. Байрнуудын дундуур сүлжижээж гардаг ганцхан замтай. Гадаанаа хүүхэд салхилуулах ногоон байгуулан бүр хогийн бункерч байхгүй. За одоо Дэнжин мянгаыг яг ингээд бид нар алдаж байна. Дэнжин мянгагийн хэдэн цагаан байрууд дээр багтаж ингэхгүй өндөр байшингууд барьж. Ягаад гэвэл хувийн аж ахуйн нэгжүүд өөрсөндөө байгаа боломжийнхоо өрөөр 2-3 айлын газрыг чөлөөлөл тэн дээрээ 16-20 давхар 2 байшин барьчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм байдлаар явж байгаа. Одоо ярамгийг бид нар бас алдаж байна.
7 дугаар ороллын орчим ингээд бас хүнд байдалтай болж байна гэдгийг